аймгийн яамны 1935 дугаар оны 9-р сарын 25-ны өдрийн 35 дугаар тогтоолоор гурван заглын хуучин сумын төв болох цав уулын ар элтрүүдэд байгуулахаар шийдвэрлэсэвэ. Эрин жилийн намтар түүхийг эргэн дурсахгүй. Сургууль хүүхдийн дуу цангинсан, үслийн очилдсан, хүрх замыг заасан хүндтэй нэгэн айл хэмээн түүхэн хугацааныхаа 160 алдаршуулж байсан энэ л үг өнөөдөр эрен хичээлийн намар 90 жилийн түүхийн баримтагт мөрөөлдөлээ. Цав уулын ард элтрүүд хэмээх газар байгуулагдаж байсан төвхтэй бөгөөд эдүүгээ 90 насыг зооглож төвд байгаа тэмдэглэх гэж байна. Өнгөрсөн 9 10-ны турш манай сургууль нь олон мянган сурагчдад боловсролын гэрэл түгээж улс их орондоо ихийг бүтээсэн нэр хүндтэй төгсөгчдийг төрүүлж байгаадаа бахархалтай байдаг. 1-р бүлэг 1935-аас 1965 он. 1936 оны 9-р сарын 25-ны өдрийн аймаг орон нутгийн шийдвэрээр 25 суралцагчтайгаар баг сургуулийг хуучин сумын төв болох цогуулын арын элтрүүдэд хуучин Орос цэргийн ангийн нисгүүдл байсан газар байгуулагдаж байжээ. Суралцагчид нүхэн гэрт байрлаж, хичээлийн танхим нь эсгийн гэрт эрдмийн хүрийг тарих энэл нутагт нахаагаан дэлгэсэн түүхтэй. Тухайн үеийн сургууль нь боловсролын суурь мэдлэг болгох зорилготой бичиг үсэг тайлагдах, нийгмийн ухамсар төлөвшүүлэх агуулгатай сургалт явуулж байсан талаар тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг. 1940-1950 оны үед сургуулийн цар хүрээд илж, сурагчдын тоо нэмэгдэж, багшлах боловсон хүчний тоож нэмэгдсэн байдаг. Одоогийн сумын төв сүмийн булаг цуурссан үед захирлаар нь сандгийн дамд нь томилогдож, эхний жилүүдэд нэг багштай, нэг анги бүлэгтэйгээр монгол бичиг, тоо бодлого зэрэгт сурагчид шамдан суралцж байлаа. 1936-аас 1974 он хүртэл захирлаар Арднаа, Дамдан, Бата, Сумья, Баатар, Пүрөвжав, Дэмэдсүрэн, Гомсүрэн, Цагаая, Содном, Манга зэрэг багш нар ажиллаж байсан бол багш нарын хувьд Сосор урам, Доржханд, Цэдэнжав, Цагаая, Баттөмөр, Баяр жаргал, Манга, Бүтэдмаа, Баяр жаргал, Дарисүрэн, Тогосмаа, Нямдава, Манга, Дамдан сүрэн, Дандар, Ядам сүрэн, Пүрөв дорж, Дэмэд сүрэн багш нар ажиллаж байжээ. Сургууль хуучин худалдаа бэлтгэлийн ангийн хашаан дахь модон байшинд 4 бүлэгтэй. Нэг ангид 10-аас 16 орчим сурагчидтай. Багш нарын тоо нэмэгдэж, хичээл, мэргэжлийн төвшөнд заагдж байлаа. Элтрүүд гэдэг газар би төрсөн юм байгаа. Улсгодын хөвөн дээр. Тэр сумын чин дарга нь манай миний төрсөн Нандтын Цэнгэ гэдэг хүн байсан. Тэрийг шанх байгуулсан юм гэсэн. Тэгжээ тэр чинь өнөө зүргэн хэрэг баригдаж яваад тэр сургууль чинь одоо татан богдсон байхгүй юу. Сум чинь уруушаа нүүгээд юу чинь хүүхдүүд нь гашуулар суманд очив. Тэгээд 4-р анги төгсөөд л би чинь аймгийн сургуульд бөөнгөрөөл ирж ийсэн юм да. Тэгээд нэг 20 хэдэн хүүхэд дийл машинаар биднийг авчираад тэр 10 жилийн 1-р сургуулийн аваад ирж байсан. Энд нэргээд дөрөв юутай ангитай сургууль цанхтай тэр гоё болсон байна. Одоо тэр үедээ гоё. Манай ээж маань анхаа ихлээд энэ төр сургууль гэж бий болсон. Тэгэхээр ээж маань сууж яасан гэж ээж маань яддаг. Гэхдээ ингээд мод үзүүрчээд гарч ятагаад ийм модны багцад боочоод тэгээ нэг иймэрхүү дөрвөлжин паньяалтай гэж хэлдэг. Тэгээд хичээл заахад тэр паньяал дээр нь ээж маань юм бичээд тэгээд дүүрхээр нь цагаан үнсээр арчаад модоор бичдэг байсан гэж. Тэгээд 35 үсгээ өсгөлдөг болоод нэг 100-ын тоотой болоод тэгээд тайлагдаад гарч ирсэн гэж манай ээж маань хэлдэг юм аа. Энэ дараахаар ном дэвтэр хомордоо. Тэгээд би эднээсээ санийгийн таасан дээр үтээгүй. Тэгтээ манай төрөөсийн ангууд бичсэн гэж юм лээ. Бидний үед нэг дэвтэр харандаа 54-г болчиход байсан. Нэг ангид 2 анги гэж хэлдэг. 2 4 3-1 ингээд 2 багштай. Манай ангийн багш болохоор Арднаа гэдэг хүн байсан.
Нөгөө ангийн багш нь бол Сосрон гэдэг эмэгтэй хүмүүс. 1979-оос 1981 онд Захирал Батцэрэн хичээлийн эрхлэгч намсраа Батцэрэн захирал маань намуухан дэлгөөн зантай хүнлэг инрэнгүй багш бүрээ тэг сайхан хүндэлдэг эрхэм хүн байсан гэж багш нар дурдтгалдаан өгүүлсэн байдаг. 1982-оос 1986 онд захирал тогооч хичээлийн эрхлэгч нар Батцэрэн, Оюнбаатар, Болд, Үрханд цэцэг нарын багш нар ажиллаж байлаа. Тогооч захирал ажил бүхнээ яс төлөвлөдөг. Бүр улаан, цэнхэр, ногооноор өнгө ялган төлөвлөнө. Багш бүрийн ажлын өдөр 7 хоногийн өдрүүдэд 100% ачаалттай байх үүрэг даалгаврыг ирээдл нь бичиж өгч, гүйцэтгэлийг нь яг таг өөрөө шалгаж үнэлдэг удирдагч багш захирал. Багш нараа зарчимж цаг барьдаг, ажлын ачаал даах чадвар сургасан эрхэм нэгэн байсан тухай түүхийн номноо тэмдэглэн үлдээжээ. 1988-аас 1992 онд захирал Инх Барс, хичээлийн эрхлэгч Гүрханд, шинэхэн залуухан Инх Барс захирлын талаар Ахмад захирал Гүрханд, Монгол Улсын гавьяа багш Бүдвэ нар тусламжтай бидний сургуулийн ажил байдлыг үндсээр нь өөрчилж, шинэ арга барилаар удирдах эхэлсэн. Бид энэ хүнээс багаар ажиллах чадвар суралцж, үүрэг даалгавраараа биш, өөртөө ажиллаа төлөвлөж, өөрийнхөө ажиллаж, өөртөө чадварчих хэрэгтэйг ухаарч, эвсэх хамт олон төлөвшөж, сургуулийн ажлын төлөө нэг зөв рүү харж ажилласан гэж өгүүлсэн байдаг. Инх Барс захирал 5 жилийн хугацаанд ажиллахдаа томоохон бүтээн байгуулалтуудыг хийжээ. Тэгээ миний хувьд бол 1987-оос 1992 оны 6 сарын 25 хүртэл заглын сургуулийнхаа захирлын үүрэг таслыг хийсэн байдаг. Залуухан захирал одоо Инх Барстайгаа үе тэнгийнхэн Инх Барс захирал маань ирж яг үнэндээ заглын сургуулийн шинжилэл өөрчлөлтийг тэр залуу захирал хийсэн. Тэгээ бид нэр бас хамтарч чадлаараа одоо тусдаж ядхнаа одоо гэр орондоо цай хоол хийгээд орой шөнө одоо үүр хүртэл ажиллахад нь хамтарч ажилладаг. Сургуулийн иж бүрэн сан техникийг бүхэлдэн зөөж одоо янздаж доогуур явсан шугамуудыг бүгдийг дээш нь болгож тэгээ Инх Барс захирлын тэр хамгийн их зарчимч зан надад юу гэхээр дөнгөж ирээд дотор байр руу ороод дотор байрны нэг дасгыг одоо жоохон бохирж болчихсон байсныг өөрөө бүр мөлхөж байгаад угааж байгаа нь бол яалтч байхгүй нөгөө өдөртхөн манлайлагч тэгээ бусдыг дагуулдаг гэдгийг бас тэр одоо захирлаас би сурсан. Хотын миний одоо бас ажлын дуршлага арга барилт ч гэсэн энэ хүний дуршлага бас нөлөөлж ирсэн гэдгийг бас дурдж хэлхийг хүсэж байна. Гурван заглын сургуультай бол газ 53 машинтай, 250 контой, 14 толгой өхөртэй, нэг мортойгоор одоо хүлээлгэж өгөөд ингээд одоо явж ирсэн юм шүү. Заглын сургууль бол нэлээд одоо багш сайтай болсон. Ер нь бүх мэргэжлийн чадварлаг багш нар тэнд байсан. Жишээ нь монгол хэлний багш хувьд бол одоо манай Гүрханд багш байлаа. Хичээл эрхлэгч хичээж явсан. За мөн математикийн багш одоо Цэцэгмаа, Ёндон, Цэндэм. За тэгээ багынгийн багш нар бол ер нь одоо Мөнгөн Цэцэг, Байгалмаа, Ганц Чимэг, Ганц Цэцэг гэдэг одоо ер нь нэлээд бас гарсан хүүхдэд ажилдаг мэрэгсэн ийм багийг бол Инх Барсын үед бүрдүүлж чадсан. Өөрчлөлт шинжилтийн ийг бол одоо тэр сургуульд авчирсан. Хаанаас ч одоо хинч гаднаас ирэхэд дулаахан уур амьсгалтай тийм хамт олныг бүрдүүлж чадсан гэж боддөг юм. Тэгээ одоо 5 жил одоо хичээл эрхлэлтээр ажилласан Гүрханд маань одоо захирлаар ажил авч үлдээд Монгол хэл уран зохиолын багш Бүдвэ маань одоо хичээлийн эрхлэгчээр одоо та хоёр ингэж ажиллаарай гэдэг ингээд арга шахуу тэр зэмдээс сум аймагт томлоо шүү дээ. Тэгээд өөрөө одоо бараг шахуу тийм тушаал гарах маягийн орлоод ирж ирж байна. Гүрханд захирал болж бас хамтарч ажиллаж исэн хичээл эрхлэгч би ажиллаж байна. Энэ үед одоо бүх сургуулийн үйл ажиллагаа, сургалтын үйл ажиллагаа бүх юмыг одоо яг үүндээ надад хариуцуулж итгэж ямар ч одоо тийм тэгчлээ чи тэрийг буруу хийчлээ ингэчлээ гэдэггүйгээр бүх юмыг одоо миний бас өөрийн маань хийгсэн сэтэл тэмүүлэл дээр маань хийлгэж тэр сургалтын орчин анги танхим багш нартай ажиллах арга зүйнүүдийг одоо явуулахад маань надад бас дэмтэй байсан гэдгийг бас тэмдэглэж хэлхийг хүсэж байна.
Түүхэн замнал 2 дугаар бүлэг 1966-аас 1995 он. Дорнод аймгийн 3 загвар сумын сургууль нь 1976 онд 8 жилийн дунд сургууль болон өргөжөж 110 суралцагч, 6 багш, 5 ажилтнтай хичээлийн шинэ жилээ эхэлж байсан ба анхны захирал нь Пүрэвжөв байсан. 1978 онд захирал тогооч, хичээл эрхлэгч Пүрэвжөв, багшаар Алтан цэцэг, Дандар, Сумьяажав, Төмөр, Бямсүрэн, Багангийн багш Бүттуя, Бүтэл маань Бадам ханд, захиргаа аж ахуй үлзий тогтоох, туслах аж ахуйгаар Жодов, байрны жижүүрээр Тунгалаг Мишиг, цэвэрлэгч Дарин Гүндэгма, Сахиул Лүндэв, дотор байрны багш Дуламсүрэн, аж ахуй Содон Дэржанаар гар нийлэн ажиллаж байсан гээд нэрлээд байвал 90 жилийн түүхэн цаг хугацааны эрдэмтэн багш нарын цуваа цааш үргэлжлэх бүйзээ. 90 намар 90 хавар хүүхдийн дуу цагилсан хонхны дуу чингэлсэн энэ л сайхан эрдмийн өргөөг маань үеийн үед удирдах байсан үеийн захирал үеийн сургалтын менежер хичээлийн эрхлэгчид эрдэмт мэргэм багш нар үеийн төгсөгчид та бүхэндээ түүхтэй мэндийг хүргье. Хамтын зүтгэлээр ирээдүйг гэрэлтүүлэх 90 жилээ бид илүү их бүтээн байгуулалтаа шин өнгө төрөв шинэлэг сайхан амжилттай 90 жилийн ойгоо өгтөж байна. Шин өнгө төрөх шин бүтээн байгуулалтаа түүхтэй ойгоо өгтөж байна. Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр энэ тгцийн 3 дугаар түвшин багш нар маань 1-ээс 4 дугаар түвшинд үнэлэгдсэн сайхан амжилттай шинэ хичээлийн жилээ өнгөрөөж байна. Боловсролын ерөнхий газрын нэрэмжит хүүхдэд дээлтэй сургууль, боловсролын газрын нэрэмжит хүүхдэд дээлтэй дотор байр гэсэн шагналын эзэд болцгоолоо. Энэ ой хүрээндээ бол манай хамт олон 9 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүллээ. Үүнд бол хүүхэд нас минь төгсөгчний нэрмжит талбай мөн одоо цахим сургууль, цахим банк мөн сүмийн булаг студийг байгууллаа. Он цагийн хэлхээс түүхэн номыг гаргалаа. Мөн одоо сургуультай хүрэх зам, гэрэлт гудамж, бахархлын танхим мөн одоо сургуулийн сүл дуугаа шинээр хийж клипжүүллээ. Мөн эргэн дурсгуу баримтат кино бас хийж хэрэгжүүллээ. 3 загал хэмээх нэрээр өгүүлсэн их айлын хаалгыг нээсэн он жилүүд хар бусан сум шиг хурдан өнгөрч цаг үеэ даган өөрчлөгдөж нийгмийн болоо соёлын зүйлсийг ард түмний үлсэд таниулах их аянд энэ л айлын огшимыг хүртсэн бахархалд олон алдартнууд бий. Тэгэхээр манай сум болон ерөнхий улсын сургуулийн хувьд бол 2025 он бол одоо түүхэн дурсгалтай, бахархууштай, тэмдэглэгчтэй үйл явдалтай жил болж байна. Манай сумын сургуулийн маань 90 жилийн ой тохиож байгаа. 90 жилийн ойгоо бэлдээд манай сумын иргэдийн төлөвчтэй борлоос комисс гарган төлөвлөгөө их ажлуудыг одоо хийж зохион байгуулад явж байгаа. 90 жилийн ойгоо тохиолдуулан тэмдэглэхэд хэзээ зохион байгуулж байгаа. Сумынхаа ерөнхий улсын сургуулийн багш сурагчид та бүхэнд бас ойгоо амжилттай зохион байгуулж байгаад бас баяртай байна. За үе үеийн төгсөгчид багш сургуулийн хүмүүжүүлэгчид сурагчид та бүхэндээ бас цаашдын ажил амжилт сурлагын хөдөлмөрийн өндөр амжилт хүсье өрөө. Мөн нийт 3 загалчуудтай хандаж хэлэхэд байна. Цаашдаа сумынхаа сургуульд хүүхд багцуудаа сургаж сургуулийнхаа хүүхдийн тав улам олон болгоцгоё. Сурлаг хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж нийт сумынхаа сургуультай хүүхдүүдэд сургацгаая, хамтран ажиллацгаая гэж уриалж байна. 2025 оны 7 сарын 31 8 сарын 1-ний бэлэгт сайн өдрүүдэд ойнхоо үйл ажиллагаанд сумынхаа ад иргэд бүгдээрээ идэх зүтгэлтэй оролцоорой гэж уриалж байна. Сургуулийнхаа түүхт 90 жилийн ойг өгтөж 2024 онд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болоод тухайн үед ажиллаж байсан сумын одоо төлөөлөгчд маань бол одоо сургуулийн гадна талын биеийн тамирын талбайг бас 150 орчим сая төгрөгөөр бас хийж засварлаж бас сургуулийнхаа хувьд бас ойн өмнө ашиглалтанд оруулсан байгаа. За энэ оны хувьд бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаа сумаа сонгогдсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгчтэйгээ хамтран одоо сургуулийнхаа иж бүрэн засварын ажлыг 495 сая орчим төгрөгийн засварын ажлыг бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар одоо хэлэлцэж шийдвэрлэлээд за сумын 25 оны төсөвт бол бид нар сургуулийнхаа дотор байрны одоо хатуу идэлэл буюу хүүхдийн ор за хүүхдийн өрөөний хувцсны шкаф, ширээ, сандал гэсэн хатуу идэллүүдийг одоо шинжлэх 20 сая төгрөгийн төсвийг бол тусгаад одоо бас худалдаа авах ажиллагаа маань амжилттай хийгдээд явж байна.
сум, аймаг, улсын сайн малчид, эрдэмтэн багш, салбар бүрт төгсөгчдөөс төрөн гарч эзэмссэн мэрэгжил, сонгосон амьдралдаа эзэн нь байж, улс их орон, аймаг сум орон нутагта ихийг бүтээх эзэд болж явна. Тухайлбал гурван загал сумын засаг дарга Доржбаатар, улсын сайн малчин Батбаяр, Баточир, Чинбат, Орнод аймгийн 5 дугаар сургуулийн сургалтын менежер Уран Жаргал, Хан уул цогцлбор сургуулийн багангийн багш Явзмаа, 5 дугаар сургуулийн багш Цэрэн ханд, 5 дугаар сургуулийн англи хэлний багш Отхон Зул, 12 дугаар сургуулийн багш Зөвлөг багш Эрдэнэчэв, нийслэлийн Эрдмийн ундраа сургуулийн захирал Ариун Гэрэл, Жихамар хоолон эмч Дорчханд, зохиолч Дамданжав, боловсролын салбарт анхны доктор Жаргал Туяа гэх мэт олон сайхан мэрэгжил эзэмссэн үе үеийн төгсөгчид ажил үйлсээрээ тэргүүлэх нь жингийн цуваа мэд уртаас урт үргэлжлэн хөвөрч байна. Багшийн дээдийн дэрэгдэх математикийн курсээр математик физикийн багшуудад одоо тэгээд 88 оны курсэрийн сургуульд математик физикийн багшаар ажиллаж байсан. За энэ хугацаанд 2 ангийг 8 дугаарыг төгсгсөн, тус сургуулийн 3 дугаар төгсөл, тус сургуулийн 8 дугаар төгсөлтийн 8 дугаарыг төгсгөн ажилласан. Би ангийн багш тандрах шиг яг дурлаж ярих хэрэгтэй. Зурн бичнэ, хөгжинд нь дуулан те бидний бүх юм үзэн биднийг дагуулад хоошо хонгошгүй төр гүгөөд ирчих жишээл. Иймэрхүү тийм бүтээлчсэн. 1990 онд Гурван загал сумын сургуульд багангийн багшаар очиж ирсэн. Миний амьдралын гараа одоо Гурван загал сумын 8 жилийн сургуультай зайлшгүй холбоотой. Одоо багш гэдэг ихэн сайхан ажилд туслаж дэмжиж ирсэн хүмүүсээр одоо энхөр согш, бүтээ өгш, уран төгш. Бидний намайг одоо яг багш хүн гэж юм байдгийг тий багшийн ажлын байдгийг одоо ингэж зааж зөвлөж исэн хүмүүс маань тэр одоо багш нар маань маш сайн багш нар байсан. Бидний одоо боловсролын суурийг маань маш сайн тавьж өгсөн маш сайн багш нар байдаг. За тэдгээрээс дурдах юм бол одоо Баяул сумын захирлаар олон жил ажилласан инх орс огш маань байна. За Хан уул сургуулийн захирлаар ажиллаж исэн за ардын багш Бүтээ огш маань байна. За мөн Гүрханд огш маань байсан. За тогооч огш маань байсан. Ер нь бол бид маш сайн багш нараар суурай тавилж исэн маш азтай сурагчд гэж өөрсдөө боддог. Гурван загал сумын 8 жилийн сургуулийн 2 дугаар төгсөлтийн төгсөгч би байна. Түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа төгсөгчдөө ойн баярын мэнд хүргье. 1982 онд энэ сургуульд анх ЭСО орж исэн аавараа хөтлүүлээд жилээ 9 сарын 1-нд. Тэгээ 1990 онд сургууль төгсөөд хөдөө аж ахуйн тэмцийн агрын ангид ороод аймагт 2-3 жил байж байгаа. Сүүлийн хэдэн жил эргэж нутагтаа ирээд одоо хүртэл энэ Гурван загал сумынхаа сургуульд ингээд ажиллаж амьдарч байгаадаа бахархаж байна. Төгс сургуулийн 60 жил, 70 жил, 80 жилийн ойн тэмдэглэн өнгөрүүлэхэд гавь орсож энэ хамт олонтойгоо тэмдэглэн өнгөрүүлж байлаа. Тэгээд одоо 90 жилийн ойд өөрөө одоо өргөдөн ирж өргөдөж байгаад их сэтгэл өндөр байна. Тэгээд сургуулийнхаа хамт олонд ажил үйлсэнд өндөр амжилт хүсье. За 18 дугаар төгсөлтийн онцлог гэхээр 3-аас 5 руу 1-р шилжсэн ийм төгсөгчд байдаг. Хамгийн олон бас төгсөгчд ингээд ер нь үе үеийн төгсөгчдөөс хамгийн олон төгсөгчд төгссөн тийм онцлогтой ийм анги байгаа. Төрж ирсэн нутаг төрлөх сургуулийнхаа 90 жилийн ойн баярын мэндийг хүргье. 2008 онд сургуулаа төгсөөд Эхлэн бодогч мэрэгжлийг эзэмшээд төгссөн сургуулийнхаа Эхлэн бодогчоор 17 жил ажиллаж байна. 80 жилийн ойгоо саяхан мэд тэмдэглэж байсан боловч өнөөдөр бид бүхэн 90 жилийн ойтойгоо золгоод байна. Сургууль сурахад бол суур боловсролыг эзэмших хичээл сургуулиас гадна хүн болж төлөвшөх бие даах чадварт сургадаг. Ингээд одоогийн ингээд бие хүн болж төлөвшөхөд одоо дийлэнх хувийг одоо тэр сургуулиасаа болж авсан байгаа. За ингээд өнөөдөр бол би ингээд сайхан багш мэрэгчлийг эзэмшээд ажил амьдралаа сайхан авч яваамаа. Одоо сургуулийн маань ч багш нарын маань ч эцэг эхийн маань ч бүгдэнд нь талархаж байна. Хойд одоо манай сургуулийн захирлаар Бүтээ багш ажилласан. Биеийн тамирын багшаар Тогооч гэдэг багш маань бас бид үүдийг бас эр хүн болох одоо амьдралдаа гатуужил суух одоо тэр бүхэн дээр бас ингэж нэлдэггүй зааж зөвлөж ингэж ажилласан байгаа. Төрөлх сургуулийнхаа түүхт 90 жилийн өнөөдөр ингээд ойн хүрээнд зохион байгуулж байгаа спортын арга хэмжээ маань сайхан болж байна.
түүхт сургуулийн маань өргөн дэлгэр сайхан болох хаа. Тэгээд үе үеийн төгсөгчд, багш ажилчид, тухайн үед ажилласан ажилтан албан хаагч та бүдгийг бас төрөлх сургуулийнхаа 90 жилийн хүрэлцэн эрхээ урьж байна. Миний аав Норвегийн Сүхчэр гэдэг хүн байсан. Одоо энэ сургуульд эдгээр эвч мэрэгчлээ боловч одоо өөрийн хүсэл сонирхлоор одоо тус сумандаа бол одоо хөнгө атлетик одоо үндэсний биеийн тамирыг одоо өөрийн дур сонирхлоор бас нэг за сонирхуулж бас хэдэн хүүхдүүдэд бэлтгэл сургууль хийж ингэж явсан юм байлээ. Би энэ сургуульд 1992 оноос 2000 оны хүртэл сурлаж төгссөн. Одоо сургуультай ажиллаж байгаадаа бахархалтай байна. 2012 онд төрөлх сургуулийнхаа дотор байрны эдийн засгийн тоогоочоор 10 жил ажиллаад одоо 3 дахь жилд дотор байрны жижигэр болж хамт олонтойгоо хамтран ажиллаж байна. Улс Монголын хөгжлийн хөтлөг олон албартныг төрүүлж, улс нутгийнхаа нэрийг өргөсөн олон суутан төгссөн ийм л нэгэн сургуулийн 90 жилд бүтээсэн бүтэн түүхийн тухай өгүүлсв. Сурагч үеийн нэгэн санавал хүрэн самбарын өмнө цагаан зэрд урд заагуур барин хичээл заах багш нүдэнд үзэгдэж хүүхэд шуугсан их өргөний дүр өөрийн ирэхгүй сэтгэлд буун. Намхан цагаан сургууль нь нараа эсэн тал нутгийнхаа сүмийн булгийн сэрүүхэн дэнж дээрээ 90 намрыг өгтөж байна. Түүх 90 жилийнхаа айг ухтаад манай багш нар бол сүүлийн 3 жил бол маш их амжилт гаргаж ажиллаж байгаа. Тэгээд одоо түүнээс дурдах юм бол за хүн болох багасаа хөтөлбөр манай сургууль дээр 2 жил дараалал амжилттай хэрэгжиж за дулмаа багш англи хэлнийг хариуцж байгаа. Сумья багш маань, дуу хөгжмийн багш, дулмаа багш маань бол одоо аймгийн шилдэг багшаар шалгарч хүн болох багасаа хөтөлбөрийн одоо сурагчид маань бол одоо спорт уралтын тэмцээнд Дорнот аймгийн хэмжээнд одоо маш уралд зохиосон уралдаан тэмцээнд амжилттай орж 7 медаль, багц медаль авсан амжилттайгаар одоо энэ хичээлийн жилийг эхлүүлсэн. Манай сургууль дээр одоо 2000 сайжруулсан сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд манай багш нар маань амжилттай хэрэгжүүлээд явж байна. За үүнийхээ өрөөнд багш нар мэрэгжлийн хөгжлийн бүлгээрээ хамтарч ажиллаж за баг дунд анги дундынхаа нэгдлээрээ байх мэрэгжил арга зүйгээ сайжруулад сургалт түгээн дэлгэрүүлэлт хийгээд сургуулийн хичээл сургалтынхаа үйл ажиллагааг нь бол хэрэгжүүлээд явж байгаа. За үүнээс ингээд цус дурдах юм бол манай багш нар бол явцсан үнэлгээний аргыг бол тогтмол хийж хэвшүүлээд биендээ одоо туршлагаа түгээн дэлгэрүүлээд 14 хоног болгон тухайн одоо хичээл дээрээ хэрэгжүүлээд ямар үр дүн гарсан бэ гэдгийг одоо мэрэгжлийн хөгжлийн бүлгээрээ байнга ярилцаж туршлагаа түгээж ажиллаж байна. Аймгийн одоо мэрэгжлийн хөгжлийн бүлэгт бол бүх мэрэгжлийн багш нар маань хамрагдаад өөрийгөө байнга ажлын байран дээр хөгжүүлж байна. Би бол 1993 оны 3 сарын 9-ний өдрийн анхны сургуультай Монгол Улсын гавьяа турш бүтья мөн захирал гүр хандагч хоёрынхоо хүсэлтээр багангийн багшаар ирж анх орж исэн. Ингээд 93 оноос эхлээд багш гэдэг эрхэм алдрыг зүүж энэ сайхан гавьяа цадаа мандуулсан багш нартайгаа тэднийхээ заавар зөвлөмжөөр тусламжаар одоо ингээд багш болж исэн. Тэгээд би ажиллаж байх хугацаанд 95 онд 60 жилийн манай аяг хамтдаа тэмдэглэж өнгөрүүлжсэн. Ажиллаж байгаа хугацаанд 90 жилийн аягаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх энэ их ажилд оролцож байгаадаа маш их баяртай байгаа. 1935 онд одоо байгуулагдчихсэн түүх сургуулийн маань одоо 90 жилийн аяг одоо энэ 2025 оны 7 сарын 31-ний 8 сарын 1-ний өдрүүдэд одоо болох гэж байна. Ингээд айгаа ухтаад бид хүмүүс маань манай сургуулийн хамт олон 9 бүтээлч ажлыг одоо хийхээр бол төлөвлөн бүтээн байгуулалтынхаа ажилд одоо хацуу шаналан ороод байна. Тэгээд эрхэм одоо үе үеийн тусагчид, ахмад ажилтан та бүхний төрөлх сургуулийнхаа 90 жилийн арга хэмжээнд хүрэлцэн ирээрээ одоо манай сургуулийн хамт олон бол одоо та бүхний маш найрсаг, эерэг, дотн одоо халуун долоон сэтгэлтэйгээр одоо өгтөн авалнаа. Нилээдгүй одоо та бүхний одоо сэтгэл төрсөн, төлөвлөсөн ажлуудаа одоо хийж хэрэгжүүлээд шинэ одоо сургуулийн дүр төрхтэй одоо шинэ бүтээн байгуулалтын ажлуудаа та бүхнийг өгтөж авалнаа. Та бүхэн маань ойдоо хүрэлцээхийг одоо хүсэж байна. 90 жилийн бүтээн байгуулалтанда бас гар бие оролцоод хамтдаа түүх бүтээж авч байгаадаа бас маш их баяртай байна. Гурван цагаан сумынхаа ерөнхий боловсролын сургууль хөөрхөн бяцхан хүүхдүүдтэйгээ үе үеийнхаа
багш нартайгаа үеийнхаа найзуудтайгаа ингээд нэг хамт олон болоод ажиллаж байгаадаа туйлын их бахаргалтай, туйлын их баяртай байдгаа. Дэггүй бяцхан хүүхдүүдийг өдөө зэрэгтэй өгж байгаа багш юмх нэгэн сайхан ардрыг хүртэж яваадаа баяртай байна. 2000 оноос үгүй 25 жил миний ажил амьдралын гараа бол энэ сумаас бол ялчгүй салшгүй холбоотой. 80 жилээс хойш 10 жилийн хугацаанд манай сургууль бол өнгө үзэмжээ нэмсэн, орчин сурагчдын сурах таатай орчин маань бүрдсэн. Одоо тэгээ их засварт ороод бүр илүү их сайн шин технологи, дижитал эрен үеийг бий болгосон. Сургуулийнхаа ойн хүрээнд анх удаа волейболын тэмцээнийг анх удаа аймагтаа зохион байгуулсан. Нэгээс 44 дэх төгсөлтийн нийт 300 гаруй хүмүүс хамрагцсан. Миний 2015 оноос ирэн багийн спортын хөгжүүлэх зорилгоор волейболын дугуйлан хичээлүүд эхэлсэн. Багийн спортод ер нь бол манай Монгол улс ер нь нийтээр хөгжиж байна. Ялангуяа волейбол спорт ер нь сүүл хүүхэд болгон энэ волейбол тоглох сонирхолтой болж байна. Тиймээс ер нь шаардлага хэрэгцээгээр заавал багийн спортын хөгжил шаардлага гарч байгаа маа. Миний дугуйланд бол нэг 3-аас 9-р ангийн нэг 40 хүүхэд явж байна. Дугуйланд цааш дээр нь багийн спортыг хөгжүүлэхийн төлөөр нөөц болцоогоо ашиглаад явна гэж бодож байна да. 23 настай сургуульд орж исэн. Тэгээд хамгийн анх 6-гийн А, 6-гийн Б гэсэн ангийг 2 бүлэгтэй нэг 40 гаруй хүүхдүүдтэй 2 одоо бүлгийг 30 гаруй багштай хамтарч авч байлаа. Тэгээд тэр үед бол одоо хүүхдүүд маань их том өндөр биетэй, тэгээд бараг л үе тэнгийн хүүхдүүдтэй ороод ажиллаж байгаа юм шиг одоо жоохон бас эмээх тийм үе байсан. Тэгээд тэр сайхан мундаг шагнар маань бүхэл салбаруудад амжилттай ажиллаж удирдах ажилтан, багш, инженер гээд сайхан мэргэжил эзэмшээд явж байгаад нь үнэхээр хараад бахархдаг. Хүүхдийн айзамт шууган нь эрдэмтэн багшаа хүлээн. Хүрэн самбар цагаан зэрд эс дээрээ гоёх гэж хүлээн. Наран тунмал загал нутган чимээ чагнан хүлээн. Номын их өргөөн өргөжин тэлэн хүлээнэ. Түүхийн шаргал хуудсан эрен намартай учирлаа. Түмэн үедээ дурсагдах олон мянган шавьяан үрлээ. Намлаг сайхан багш нар нь дурсамж хүүрнэн хүлээн. Насан багын найзууд нь уулзахыг яран хүлээнэ. За миний анхны сургуулийн одоо тэгээд миний сургуулийн 90 жилийн ой болсгоод би маш баяртай байна. Өөрөө очихыг бодно. Тэр жилийн сургуулийн сурагчид болон миний үеийн хүүхдүүд багш нартай ойн баярын мэд хүргэе да. Ахмадууд бүгдэнд нь сайн сайхан аз жаргалыг, ажлын амжилтыг хүсэж ойдоо өргөн дэлгэр оролцоорой гэж өрөх байна. 90 жилийнхээ та бүгдээрээ хүрсэн ирээрээ. За үе үеийн төгсөгчд маань сургуулийнхаа өргөн дэлгэр сайхан ирж оролцож бүгдээрээ нэг сайхан уулзцаая. Сургуулийнхаа бүгдээрээ сайхан жаргад цэнгэж тэмдэглэцгээе гэж бүх төгсөгчдөө ураа гэж юм да. Энэ өндөр их хүрээндээ шавнар маань болон мөн хамт миний ангийн маань найз нөхдөө нэгэн одоо сайхан дурсгалтай мөчийг бүтээцгээр хамтдаа хөөрч баярлал цэнгэлтгийг хүсэж байна. Үе үеийн багш ажилтан, сурагчид, төгсөгчдөө 3 цагаас сумын ерхий боловсролын сургуулийн түүхт 90 жилийн баярын мэндийг дахин хүргээд ойн уулзалтын арга хэмжээнд нь хүрэлцэн ирэхийг урьж байна. Үе үеийн төгсөгчид та бүхнийхээ 7 сарын 31-нд 8 сарын 1-нд төрлөх сургууль дээр хүрэлцэн ирэхийг урьж байна. Төрлөх сургуулийнхаа 90 жилийн ойд бүгдээрээ сайхан оролцоорой. Энэ сургуулийнхаа түүхийг бүтээлцэх бид шүү гэдгийг та бүхэндээ хэлье. Баярлалаа. 18 дахь төсөлтийнхөө хамт олонны өмнөөс нийт үеийн төгсөгчид, ажилчид хамт олондоо 90 жилийн баярын мэндийг хүргье. Нийт энэ сургуулийг төгсөн төгсөгч нар болон одоо энд ажиллажсэн үеийн ажилчид, одоо ажиллаж байгаа алтан цус захиралтай нийт сургуулийнхаа багш ажилчид тийм ээ та бүхэндээ одоо өндрөөс өндөр амжилт хүсье. Эрдэмтэн багш нар, ажилчид, үе үеийн төгсөгч та бүхнийг 90 жилийн ойд хүрэлцэн ирэхийг урьж байна. За юуны өмнө 90 жилээ тэмдэглэх гэж байгаа үе үеийн багш сургууль хүмүүжүүлэгч, ажилчид, төгсөгчд, шавь нартай чин сэтгэлийн халуун мэдчилгээ дэвшүүлж ирүүдэх аз жаргалыг хүсэн өрөөё.
цэдгар бүтээсэн миний баргын амин хэлхээсэн эргэн дурсах гэрэл өдрүүдийн эрхэм мэндан бидний дурсал мэн эрсэн тулах их амьдралын эхний харгүй эхний сургууль мэн сүний мөлийн усаар угаасан сүрэг доруутай үжим тэнгэр сүрлэг цагаан дээр сэрсүүлсэн сүтэн шиг удан талаа эргэн дурсах гэрэл өдрүүдийн эрхэм мэндан бидний дурсгал мэн эрслэн тулах их амьдралыг эхний харгүй инхри сургууль мэн Айла энэ лайлаас эрдмийн их гэрлийг цацруулж эх орныхоо өнцөг улам бүр тархан сууга 90 жилийн намтар дүүхийн эзэд болсон танд ойн баярын мэнд хүргэе. Төрөлх сургуулийнхаа түүх 90 жилийн одоо хүрсэн эрхийг урьж байна. Монтай баатрын цэдгар бүтээ